Гэт сонсоод ах тусмал одоо уламл мапанта уламл асуудалтай ер нь нийслэл чи ер нь сүрцэн байсан юм шүү. Энэ том одоо 2.3 их найдын дүнтэй төснө ийм байгаа юм чинь одоо 200 тэрбум 2 тэрбум 200 сая төгрөгийн энэ төслүүд нь одоо юу болж байгаа юм болоо гэхээс бүр аимшигтэй санагдаж байна. Тэр бол ерөөсөө ямар ч хяналтгүй явд юм байна гэсэн дүнлэлтэнд хүрж байна. Яг үнэндээ. За би тэгээд үндэсний аудитын газраас асууя. Энд ингээд жишээлбэл 3 сарын дотор 900 гаруй тэрбум төгрөгөө 1.9 их найд болгоцсон байгаа юм. Тэгээ энд бол ямар ч магадлал хийгдэгвэ гэдэг энд ингээд бичсэн байгаа. За өшөө бас одоо өчигдрийн танилцуулган дээр гарч исэн би буруу санаагүй бол бараг 1.5 их найд орчим төгрөгийн зураг төсөвгүй магадлал хийлгээгүй 75 орчим төсөл арга хэмжээг эхлүүлсэн байна гэсэн байсан. Айл байгууллагын дээр байна. Тэгэхээр ер нь ийм зураг төсөвгүй магадлал хийлгээгүй ийм төслүүдийг ингээд өмнө нь хэр их хэрэгжүүлдэг байсан юм болоо. Тэг хэрэгжүүлэх болгонд нь та бүгдийн зүгээс зөрчилд тооцож одоо энийг нь болиулах юм арга хэмжээ одоо авдгийг юм уу авдгүй юм уу ер нь яах ёстой юм бэ? Энэ улсын хурал дээр ч гэсэн байнгын ийм явдаг байсан. Харин ч бас ч гэж одоо жил ирэх тусам гайгүй болж ийн гэж харагдаж байгаа. Гэтэл нийслэл бол яг тэр чигээрээ байгаа юм байна. Тэгээд нөгөө төсөв төртөг нэмэгдэх асуудал бол энэ дээр бол бүр гамшиг юм шиг байна. Гэхдээ аргагүй шүү дээ. Зураг төсөвгүй юун дээр үндэслэж дүн тавиад байгаа нь тодорхойгүй. Магадлал хийлгээгүй байна гэдэг чинь. Тэгэхээр энэ дээр та нэг хариу өгөөч юу ч гэсэн их нийлж байна. Хэн хариулах вэ? 15 дугаар микрофон ээж өгнө. За баярмаа гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнасүр. За бид нар сэдвэр аудит хийгээд, гүйцэтгэлийн аудит хийгээд одоо 6 сарын 30-нд эцсэлж тайлангаа бол одоо төсвийн байнгаараа холбогдох байгууллагуудад өгнө. За одоо яг бол асуудлын бүртгэл танилцуулагдаад, шийдлүүдийн одоо шийдэл танилцуулагдаад шалгагдагч байгууллагаас санал тайлбар аваа явж байгаа. За дээр нь бид нар холбогдох одоо асуудлуудыг хууль хяналтын байгууллагатай хамтраад ингээ мэдээлэл өгөөд ингээ хамтарч ажиллаж байгаа. За сая магадaltaй холбогдуулаад өмнө нь гишүүд бас асуусан юм билээ. За энэ эхний магадлал 2016 оны 5 сарын 18-нд 594.8 тэрбум төгрөгөөр зам тээврийн хөгжлийн төвөөс магадalsan. За дараа нь 2024 онд 916.3 тэрбум төгрөгөөр мөн одоо тодтогч магадлалыг зам тээврийн хөгжлийн төвөөс хийсэн. За ингэж явж байгаад 1.9 тэрбум төгрөг болох буюу 2025 онд бол зам тээврийн хөгжлийн сайд нийслэлийн засаг даргын хамтарсан энэ шийдвэрээр дээр ийм 1.9 их найд гэсэн төгрөгийн төсөв төртөг гарч ирсэн. Энэ бол магадлагдаг байсан. За ингээд энэ талаар бол бид нар холбогдогч байгууллагуудаас тайлбар одоогор аваагүй тайлбар ирүүлээч гэж сууж байгаа. За ингээд хамгийн сүүлд 2025 онд хот байгуулалт барилга орон сайдын тушаалаар орон тууны бос экспертүүдийн ажлын хэсэг байгуулах тухай ийм тушаал гараад ингээд одоо 2.3 их найд төгрөг болгож ингэж одоо магадalsan байна лээ. За ингэж магадлахтаа болохоор зэрэг зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны хот байгуулалтын баримтчиг боловсруулах зөвшөөрлөлцөх экспертиз хийх журам гэж байдаг. Энэ журмыг бариад тэгээд тэзүү урдчилсан зураг төсөвт магадлал хийх чигүүрэг өгөх ажлын хэсэг гэж ингэж байгуулсан байлээ. За тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнсэн бэ гэхээр зэрэг энэ урдчилсан зураг төсөв гэдэг ойлголт бол зөвхөн төр хувийн хвшлийн түншлэлийн хууль дээр байдаг төсөл хэрэгжүүлэхэд тавих шаардлаган дээр түншлэлийн төслийн одоо урьдчилсан болон наривчилсан техник эдийн засгийн үндэслэл гэсэн ийм томьёолол нэр томьёо байдаг. Энэ хүрээнд ингээд концесс түншлэлийн хүрээнд энэ асуудал анх сэд одоо санаачлагдаж явсан юм билээ. За ингээд сүүлдээ бол нийслэлийн төсвөөс шийдэгдэхээр ингээд гараад явцсан. За ингээд манай одоо эцэлсэн дүгнэлт гараагүй ч гэсэн зүгээр урьдчилсан байдлаар одоо танилцуулагдсан байгаа нэг би дүгнэлт хэлэхэд төслийн тэзүү урьдчилсан зураг төсөвт магадлал хийсэн хууль тогтоомжид нийцээгүй чигүүргийн давхардал ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож салбар хоорондын уялдаа холбоо хангагдаагүй
төслийн наривчилсан тоо хэмжээнд зөрүү үүсэх төсөв бүртгэгд Гүйцээж хариулъя. төслийн наривчилсан тоо хэмжээнд зөрүү үүсэх төсөв бүртгэгд өөрчлөлт орох хяналт хариуцлагын тогтолцоо алдсан байна. За ингээд бид нар хоёр сайдад бол одоо урьдчилсан байдлаар хоёр зөвлөмж өгөхөөр бэлдсэн. Нэг нь болохоор зэрэг хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдад магадлалын ерөнхий дүгнэлт барилгын ажлын төсөв бүртгэхийн нэгдсэн товчоонд туссан зарим ажилд төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээх гэсэн нэг ийм байдлаар урьдчилсан байдлаар бид нар асуудлын бүртгэл танилцуулсан байгаа. За зам тээврийн сайдад болохоор төсөл арга хэмжээний тэзүү зураг төсөлд магадлал хий гэдэг энэ чиглэлийн нөгөөд хийхдээ салбарын хууль тогтоомж норм стандартад нийцүүлж наривчилсан зураг төсөлд магадлал хийх гэдэг ийм байдлаар урьдчилсан байдлаар бол бид нар асуудлыг тавьсан байгаа. За ер нь бол барилгын хууль, эрчим хүчний хууль, замын авто замын тухай хуулийн энэ зураг төсөл гэдэг ойлголтууд зөрүүтэй. За дээр нь тэзүүний талаар наривчилсан зохицуул байхгүйгээс болоод энэ тэзүүтэй холбоо. За баярмаа гишүүний микрофон өгье. За та сая магадлал хийлгсэн дээр хүртэл асуудал байна гэж унших шиг боллоо гэж ойлголоо тийм үү? Тоон зөрүүтэй энэ аль магадлал вэ? Алин дээр хийсэн? Тэр 2.3 их 80 дээр хийсэн магадлалыг хэлж байна уу юу? Хэдүүлээ. 15. За тодруулаад хариулъя. Хамгийн сүүлд 2025 онд хийсэн барилга хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын тушаалаар баталсан орон тооны бас экспертүүдийн ажлын хэсгийн энэ магадлал хийсэн байдал дээр бид нар саяын дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулжээ гэсэн ийм юу бол бид нар гаргаж тавьсан байгаа. Ер нь бол энэ замын байгууламжтай замтай холбоотой энэ зураг төсвтөр бол зам тээврийн сайд бол зам тээврийн хөгжлийн төвөнд магадлал хийх ёстой байсан гэсэн ийм одоо юу байгаа харагдж байгаа. Баярмаа гишүүн. Тэгээд хийгдээгүй, хийгдсэн ганц нэгэн тоомон зөрүүтэй хийх ёсгүй байгууллага хийчлээ гэж ойлголоо. Одоо хууль гэж юу байгаа мөг өмөл гэдэг асуулт дахин тавигдаад байна л да. За нийслэлийн аудитын газар гэж байгаа тий. Ер нь энэ өмнөх энэ нийслэлийн энэ төсөл арга хэмжээнүүдэд энэ зураг төсөвгүй магадлал хийгдээгүй энэ юунууд ажлууд хэр их байдаг байсан юм бэ? Байнгын ийм давтагдаа сүүлдээ энэ 2.3 их 80-ийн ийм том төсөл дээр хүртэл хээв нэг ингээд зураг төсөвгүй магадлал хийлгээгүй энэ төр явж идэг юм уу гэдэг асуултыг асууя. Өмнөхүүдийн нэг өсөндөө. За нийслэлийн аудит 3 номер. За нийслэлийн аудитын газар баярмаа гишүүний асуултанд хариулъя. Нэр албан тушаал хэлээрэй. Нийслэлийн аудитын газрын дарга нэмтэн жаргал. За 24 онд бид нар нийслэлийн төсвийн төсөлд өгсөн санал дээр төсвөлтийн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг өгчихсэн. За 25 оны төсвийн төсөлд бид нар ер нь төсвөлтийн шаардлага хангахгүй төслүүдийг баталж болохгүй гэсэн ийм зөвлөмжийг хөргүүлсэн байна. За тэгээ ингээ 25 онд гарсан зөрчлүүдийг арилгах. За ялангуяа аудитор нийслэлийн төсвийн 25 оны одоо хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, санхүүжилт, захиалагчийн хяналт, өмнөх аудит болон төсвийн төсөлд өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, мөн төсөл арга хэмжээний үр дүнд бий болсон өмч бүртгэлтэй холбоотой одоо нийт 688 тэрбум төгрөгийн дүнтэй 1101 төсөл арга хэмжээний одоо хүрээнд энэ бол давхарцсан тоо байгаа. За 37 төрлийн алдаа зөрчил 6 дүгнэлт өгсөн 299 тэрбум төгрөгийн 3 төлбөрийн анх тогтоосон. Тэгээд зөрчлийг арилгах нэг сахилгын шийтгэл одоо ногдуулах 4 албан шаардлага хургуулсан байгаа. Энийг бол нийслэл одоо хангаж ажиллах ёстой. За нэг байгууллагыг бид нар хууль хяналтын байгууллагад одоо шилжүүлсэн. Ингээд одоо нийслэлийн иргэдийн хурлын даргад 2, нийслэлийн засаг даргад бол 5 зөвлөмж хургуулсан байна. 25 оны байдлаар. Баярмаа гишүүний микрофон. За төсөв баталж болохгүй гэдэг ийм зөвлөмж өгсөн гэж шүү дээ бүр. Төсөвлөлт шаардлага хангахгүй байгаа тул баталж болохгүй гэдэг.
атал ингээд батлаад явж гинэ гэдэг чинь бид нар эндээс юуг ойлгож болох вэ гэвэл нөгөө төсөв баталдаг иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга хоёр хоорондоо одоо бантан болсны л илрэл биш. Тэгээ зүйн бол их хурл хүртэл тэр нэг аудитын дүгнэлтийг чи бараал ингээл тэрэн дээр чин засаал залруулаад явдаг болчоод байхад нийслэл дээр тийм байхгүй мэн гэж дүгнэлээ. Энд чинь нөгөө засаглалын хямрал. Ерөөсөө ялгаа заг байхгүй болцсон. Зүйн бол одоо гүйцэтгэх байгууллага хянжаах ёстой нөгөө хурал нь ингээд өөрснөө тэр дотор орчихсон гүйцэтгэж болсон явж байгааг илрэл юм даа л гэж харж байна. За дараа нь энэ байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг юм яригддаг тийм. Тэгээ энд нэгдүгээрт энэ төлөвлөгөө гараад энэн дээр тэр ерөнхий үнэлгээ хийдэг байгууллага нь хяналт тавьсны үндсэн дээр жилийнх нь тэр одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг гэдэг юм байна. Тэгэхээр энэ байгаль орчны төлөвлөгөө менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг байгаа нь бүр нөгөө суур төлөвлөгөө байхгүй тухай ярьж байна уу? Эсвэл одоо зүгээр жилийн төлөвлөгөө байхгүй тухай ярьж байна уу? Байгаль орчны яамнаас. За байгаль орчны яамнаас хариулъя. Дугаар хэдүүлээ. 11. За байгаль орчин өөрийн өмсгөлийн өөрчлөлтийн яамны байгаль орчны үнэлгээ аудит дэлгэцийн дарга Алтан Зулаана. За баярмаг шинэ асуултанд хариулъя. За байгаль орчны наривчлсан үнэлгээний нөлөөллийн наривчлсан үнэлгээний тайланд бол байгаль орчны туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөө 5 жилийн хугацаагаараа тэзүү заасан хугацаагаараа орж батлагдсан. За бидний одоо албан шаардлага ажлыг зогсоосон үндэслэл нь бол тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Энд нь бол өөрөө зөрчил болоод ажлыг зогсоох үндэслэл нь бол болсон. Хуулийн дээр бол тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөг батлуулах хуулийн зохицуулт бий. Мөн байгаль орчин уурын цэцлийн өөрчлөлтийн сайдын А618 тоо тушаалаар батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянан боловсруулах хянан батлах журам дээр бол яг тухайн жил болгон дээр нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бол батлуулнаа. Өнгөрсөн жилийнхээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хянуулж дүгнүүлнэ гэдэг энэ зохицуултууд нь бий. Та микрофонд орж явах сонсохгүй шүү дээ. Баярмаг шүү. За дөрөв тусгай зөвшөөрөл аваагүйгээр эхэлсэн. За нөгөө усан байгууламжийн дээр устай холбоотой дүгнэлтүүд гараагүй эхлүүлсэн гэд одоо эхлүүлэхэд шаардлагатай тэр хууль зүйн шаардлагуудыг биелүүлэгээ тухай нул юм байгаа л да энэгээр. За энэ бас нэг ноцтой юм билэ. Геолог хайгуулын явцад өрөмдлийн үйл ажиллагаанд ашиглахдаа ашигласан химийн бодисын асуудлаар шалгалт хийж байгаа гэд. Тэгэхээр энэ одоо бас ямар бодис байгаад яагаад шалгалт хийж байгаа юм болоо? Портой энэ төр химийн бодис байсан юм уу? Эсвэл юу гэсэн үг юм болоо? За Алтан Зул дарга хариулъя. Туул дээр ялангуяа их босч ирсэн асуудал шүү дээ тийм ээ. 15. 11. За гишүүний асуултанд хариулъя. Энэ ажлын гүйцэтгэлийн явцад энэ Хау Ян General Construction компани энэ дорны уулзын мандал гэж компанитай гэрээ байгуулсан юм билээ. Тэгээд энэ гэрээнийх биш уучлаарай яатсан байна, өндөрсөн байна. Энэ голын голдрол дотор барьж байгаа тэр суур барих зорилтоор тэр химийн бодис орсон бодисыг хийж ажиллаа явуулсан юм билээ. Тэгээ энэ дээр нь бол экологийн цагдаагийн албанаас хэрэг үүсгээд одоо гомдлын дагуу хэрэг үүсгэж явж байгаа манайхаас одоо холбогдох мэдээллүүдийг аваад бас явж байгаа. Хэргийн шалгалтын ажланд явж байгаа учраас одоо нарийн мэдээллийг бас танд өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө бид нэр бол гаргасан зөрчилт нь бол торгуулийн арга хэмжээ авах шийдвэрийг нь бол прокурор Баярмаг шүү. Дууссан уу? Дууссан уу те? 30 секунд л байгаа юм байна да. За өгч. Баярмаг шүү нэ. Үг хэлээд дуусгаж байлаа шүү дээ. За энэ сэлб дэд төвтэй холбоотой нэг асуулт байна л да. Уг нь бол энэ багц 3-1 гээд
энэ ажлыг сонгон шалгаруулахдаа асуудал үүсээд хятадын компанийг шалгаруулсан юм байна. А0. Гэтэл цаана Монгол компани асуудал үүсгээ шүүхээр яваад тэгээ эдний хувь нь хямд дүн санал болгосон байгаа байхгүй юу? Хятад компаниас илүү хямд дүн санал болгосоор атал яагаад юуны улмаас энэ хятад компанийг шалгаруулад байдг юм бэ? Энэ шүүхийн үйл явц нь ер нь ямар төвшөнд явж байгаа юм болоо энийг мэдж байгаа хүн байна уу? Энд чинь ямар учиртай хятад компани шалгаруулад байгаа гэдэг чинь маш том асуултын тэмдэг шүү. Авилга аваад шалгаруулад байгаа мó? Уг нь бол Монгол компани ч улаан цай хямд үн санал болгосон гэж шүү. Тэг гих мэтэр энэ хятад компаниудад давуу эрх олгоод байгаа тухай асуудал маш их сүйддэг. Маш их. Одоо сүүлдээ энэ туулын хурдны зам энэ 2.3 их найдын энэ төсөл хүртэл дахиад Мапантай хятад компани. Хоёр хятад. За энэ дээр 8 номероос За Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Сэлб Хоромтод корпорац Баатар. За нийт 7 багцын нэг болох 3-ын 1-р багц дээр 11 блокийн барилга угсралтын ажил дээр Хятадын China Construction-гийн 5-р товчоо шалгарсан. За тэгээд дээшлэг худалдаа авах ажиллагаанаас биднэрт гэрээ байгуулах мэдээллийг ирүүлсэн. За гэрээ байгуулах мэдээлэл ирээд гэрээ маань хийгдээд явж байтал гомдол гараад одоогийн байдлаар 2 шатны шүүхээр гарцсан дээд шатны шүүх рүүгээ явж байгаа. Тэгээд төслийн ажлыг бол зогсоосон. Тэгээд бид нар бол одоо эцсийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байна.